Нэрмэн тань буулаад байж. Бичээд байгаа юм. Тий, биччихээ. Тэгээ бөөнөрөө бичлэг чадах юм уу? Та бөөд арчдаг уу? Тий. За хамбогд цомдоо ороод ирлээ. Тэр энэ хамбогд цом нь баг аймгийн төв юм уу ааш. Хөгжил мөчлөж айгүй тасархай. Тэгвэл аймгийн төв нь баг хот өмнө говь хөгжлийн үед бол нэг юм хөө санагдаж байна надад. За энэ сив ороод савна. Шар сав руу явхад зам нь хэрэг Мап дээр харагдах байна. мап дээр харагдгүй яг уу зүг нь гарч ирж байгаа юм л та. Замынх нь нэг эстэй хэр юутай гэдэг. Тэ. Мөн дамаасан гинэ. Энэ зүү ошоод гарна. Мөрөөрийн нэг гад. Эндээс гарна. Тэгээд мишэн гараад тэр зүү чинь мандаа замаар юм. Яг зам өвгүй шүү дээ. Тэр чи ихтэй. Хонгорын ис орох замаас хэрэг. Өөр нэггүй шүү дээ. Хонгорын ис чинь тэр чинь өөр гайгүй. Ийшээ мод дэжмээр алан. Бүр алхаа. Сатгаа батрагаа. Ийшээ гарангууд энэ мөрөөрийн нэг гад. Аха. Тэнд цааш нь тэгээд тавхад явж айлаа доо айлсгаа. Баярлалаа. Ганцаараа. Тэ. Тайхан шинээр байгуулдаг явж ичээгүй. За баярлалаа. За шар цав руу явах гад замаараа хүмүүсээс асуусан ч юм сайхан шинээр нэгсэн судлын иргэдэн өөртөө ч зоч үзээгүй зам нь ерөнхийдөө хэцүү гэсэн юм. Тэгээд ерөнхийдөө баттай юм сонсогдохгүй болохоор за хийдөө гэж бодчихлоо. Тэгээд одоо буцъя да. Буцах замаараа бүгдээрээ цогцлын сумаар дайрах юм байна. Шөндөө тэнцвэний хонч магадгүй. Ямар ч сан аймгийн төвөө нэг тэгээд үзэж танилцсанаа. За одоо шөнийн 9:40 минут болсон байна. Хамбогдоос гараад гэж байна. Тэгээ энэ зам хамбогдоос гараа явах зам айгүй их тийм том тэрэг ихтэй байна. Тэгээ том тэргүүд нь ерөөсөө л 40-50-тай л явдаг юм байна. Дээрээс нь чи аян цагтлаа айл гадах юм уу? Айгүй 50 явж байгаа. Шүн ер нь замд явахдаа айлах 50 явж байгаарэ талтай. Үлдэх орч хамаагүй багасчдаг. Өдрийнхтэй харьцуулбал яг галбын 3 хэд дээр орчихсон. Цаанаасаа нэгсэн тийм сэтгэл 50. Би өөрөө ч нэг тийм 50 зам дээр айгүй 50 явж байна. Айжуу явал аяндаа хүрэндээ гэдэг лөө. Очихлах та. Энэ тракууд ингээ бөөнөр ингээ зогссон бах юм. Яагаад зогссон? Шүн жолоо байхгүй ингээ бөөнөр зогсчихсон юм болоо. Яа тийм болоо. Энэ ямар нэг юм болсон л юм шиг байна. Энд ингээ нэг трак хөрхий замаасаа гараад аль талаар нь ч явах боломжгүй болоод ингээд зогссон байна шүү дээ. За энд хэсэг зогсох юм шиг байна. Хэсэг гэж нэлээд удаан зогсох юм шиг байна. Зүгээр яхаар юм идэж байгаа. За нөгөө баслыг чинь хажуугаар замаас гарч байгаад арай гэж гарч ирлээ. Тэгээд энэ хажууд зүүнтлийн игнээ бол битүү юм машин. Энэ зам дээрээ хөдөлж байгаа надаас өөр хүн амтаа алга. Уурч тэр хойж. Төөрч өгч энэ наастаа замдаа төөрч өгч. Явж исэн чинь energy resource гэдэг уурхайн газар руу яваад орчлаа. Замаас суугаад шалгамт төрөлх постоос хоошоо зүглээ явна гэх юм. Хоошоо зүглээ явжсэн. Энд чинь бас зам биш болоо авчлаа. Тэгээд ашгүй нэг цогццгийн харах машин дагаад таарад тэгээд дагаа явж байна. За цогццгийн сумдаа ирсэн байна. Тэгээд одоо шөнийн 12 цаг 54 минут. Энэ аваар камплий гэж бодсон чинь сумын төвд ямар одом игнэнд камплтэй байна шүү дээ. Сэвгээс идэх юм аваад 70 гадаад руугаа хөдлөе дөө. Feeling no pain. Long stretches. Оромог. Оромын батах байгаа. Тийм үү. Хошуур. Хошуур мантум. Тийм үү. За тэгвэл хоёр хошуур. Болц. Энэ яг шүү дээ. Хоёрыг ч дуу уушаа. Энэ ер нь хонголцохоор гэр бодол байд юм болоо. Ишээ эсвэл 70 талхад явж явах замч юм уу? Гэрмэр болсон. Нэрмэн тань буулаад байж. Баярлалаа. Хуушраад тэгээд өргөжлүүлээ дандаа гараа да. За
Японд дугуй юу? Японд дугуй. Наадах чинь яахгүй. Наадах чинь аваад үлдчихээ. Багаж нэг хагарсан дугуй. Тэрэн дээр нэг нь усан нэг нь цаатлаа. Нэг болоо нөө. Тий. Бөөрөөрөө хагарсан дугуй ер нь нөхөд авралахгүй юу? Түш тэр. Шин дугуй авч тэгсэн чинь байхгүй. Тийм үү нөгөө юм дайраа. Конгресс явж байгаа л байхгүй ламдаа. Зуныхаа дууг тавьчих юм уу? Тэр ирж бас болоогүй юм шүү дээ. Тэгвэл одоо хоёрыг төвчих юм бол За тэгвэл тэгээд аймгийн төвөөр үдэс санах бол ерөнхийдөө ямар хаа газар вэ? Тэ? юу театр гэж үзээ. Өөр одоо юу вэ? Яг өөртөө байхлаа мэдэхгүй юм. Шин дугуй хэрэг татчих. Нөгөө оголоо өгч өгч. Би ч гарсан цагаас их адал явдалтай явж гинөө. Тэр ч одоо аялал шүмээ юм. Тэ? Сурах уу ажил хийх одоо. Ажил хийнэ. Яг цоноо хамтдаа аа. Тэгээд бас 5-аас 1-ийн хооронд бас явъя гэж бодоол. Яг хоо анх гараад нэг ойлгож байгаа машин жоохон л жуулдж байна да гэдгийг л ойлгоод байна да. Нэг юм юм л бол сууч чадах юм. Би нэг шаврын тавцсан бүр үнэ аминд орж байна. Шаврын дэш элдний тавцсан болчихлаа шүү дээ. Яа 70 дадад аймгийн төвийнхөө музейн дээр нь хүрээд ирлээ. Тэ. Ганцаараа. Юу? Зураг авч болт юм болоо? Зургийн тасвар авч яваад юм үзүүлж авч байгаа. Тэгвэл юу? Тасварыг авч. Тий. Бичээд байгаа. Тий, бичиж байгаа. Тэр авсан зургаа юу ашиглаж болно нэрт тий? Янз бүрийн юм. Юу нэг Блогонд оруулах байгаа байхгүй. блогонд Тий. блогонд болно. За. Ямар нэг пэйж юм уу? Тий, YouTube зураг. Тий. Тэгтээ энэ мөрөнд байгаа зүүрласаа хоёроо 3 дахь хүнтэй цаад үзээд 3 дахьаас доош байгаа тэг тэг болж үзээд би нэг үзэж байгаа. За баярлалаа. Алтуулын жил. Нүүрсний содлууд нь. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Шатар гэдэг юм байна. Тян чоргоолж юм шиг дүрслэж харуулсан байна. За бидний очсон баян цагт амьдарч оршин сууж исэн хүмүүсийг дүрсэлсэн байна. Монголчуудын эдэлж хэрэглэж исэн хувцс дээлүүд олон ярьсаар байсан. Дээлийг нь болохоор хонь хурганы ярьсаар идэв гэсэн бол өмдийг зээр чон элбэг гөрөөс гэх мэт юм тий. Ярьсаар өмд гэж хүмүүст байсан гэж байна. За ноён дээл. Халах ихнэр дээл.
Вот. Иди слушай. Хатны зураг. Ингээ хараа үлэг гүрлийн мөр. За өмнө говийнхаа музей үзчихэд гарч ирээ явж байна. Тэгээд сая үүдэн дээр нь дурсгалын юм зарж байхаар энийг авчлаа. Энэ болонгот энчэнэ дэмчгийн ид. Тэгээд 70 задгатын хаалга, хонгорын ил, энд бас хонгорын ил байна. Энд ёлын ам, энэ баян цаг гэдэг. Яг биддээ яг очиж үтсэн бүх гадрууд байхаар нь дурсгал толгой өөртөө нэгийг авчлаа. За 70 задгадаараа сайхан танилцж явж байгаад хүүхдийн орныг олоод хүрээд ирлээ. Чин гадаа нүүдэн дээр нь бурхан суудсан дууны үг байна. За өмнө говийн парк гэдэг Google Map-аас хайгаад сонирхоод явжсэн чинь замд нь улсын тэргүүний 3 дугаар сургууль гэдэг. Яг бүгдээ аймгийн төвийн сургууль нь ямар хөө байдгийг сонирхоод харъя. Орж болд юм болоо. Орж ихдээ танилцуулж болд юм болоо. Сайн уу? Сайн уу? Чамаа хин гэдэг. Чи хэдэн настай вэ? За сайн байна уу? Сайхан дундчиж байна уу? Би юу яаж байгаамаа ингээд өмнө говь аймагт танилцаад явж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөхдөө үзэхдээ бүх юм үзчихэд хамгийн сүүлд нь аймгийн төвөө үзэж явж байгаа. Тэгээд улсын сургууль нэг ерөөхдөө ямар хөө гэдэг юм бол сонирхож байгаа. Тэгээд сонирхоод бичлэг хийгээ явж байгаа болов. 7 номын дээвэр нь ороод. За тэгвэл би ингээд явлаа шүү. За ер нь хаагур гаруул явах бай. Зүг явах бай. Ингээд дээвэр ороо. Ангиуд нь байгаа шүү дээ. Аха. За баярлаа. Тэгээ сургууль нь ерөөхдөө амарцсан. Нэгтэй айгүй гоё сургууль байна. За ингээд дэшээ гарт юм. Коридортой дандаа юм локроттэй. Анги танхим. Чадахжуулах танхим гинөө. За ангиуд нь дандаа чойштай байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ ингээл хаалганы араас хоорон самбар энэ бол айгүй гоё том. Анги танхимууд нэм гоё. Одоо ерөөсөө хүүхдгүй байгаа. Тэгэхээр сургууль маань шин сургууль юм болов. Айгүй тийм фэвэрхэн. Би бол улсын сургууль бас мөн гэдэгт болж явах хэрэгэлчлээ. Бараг хувийн сургууль гэж магадгүй байр юм байна. За хоёр дахь гарч үзье бүгдээр. За энд багш нарын суудсан юм шиг байна. Тана буудантай. Гэрлийн нас ажуулах юм болоо. Унтраалах нь болчихвол. За энэ дахиад анги. Ангиуд нь ерөөдөө бүгдээрээ цэвэрхэн гоё юм байна. Коридороор дүүргий. Локроттэй. За хоёр давхран инфлюенс өгөр. Нөөж өгөр юм. Өмнө говь ангийн ихсэн гайхам шиг. За баян цаг, хэрмэн цав, галбийн говь, алгүй улаан цав, сангийн налай, ноён сэрвээ тийм үн мэдэл, говь гурав сайхан, уул хонгорын нис гэх коридороор мэдээлэл өгдөө. Гэтэ гэрэлгүй сүүдэр жоохон хэцүү л харагдаж байна. Дүүрсэнд боохгүй болохоор зааш явлаа тэгэхээр. За энэ шүд гар угаах болон гинэ. Бүх юм цэвэрхэн юм аа. Ийм гоё сургуулиас байх штэ. Аймагт. 0 юм шиг байна. За 0 нь чажт. Тэгээ цонх
хорол бүгдээрээ ерөнхийдөө хараа танилцаа явж байгаа юм да. За энэ гэхдээ ягаан хамтайхад бол эмэгтэй нойл юм болоо. За нэг арай өөр цандал ширээтэй анги байна. Зурагттай, самбартай. За энэ ангийн тааз нь бол бүрийн өвөрмөц. Бас ч очтой. Оо. За энэ дахиад шүд гар угаах бол ингээд наана юм хөөрхөн хүүхдүүдийн ширээ сандалт тавьчихсан. Тэгээд энэ талдаа локертэй. За энэ коридорт нь болохоор хүүхдүүдийн чөлөө цагаараа суух хэсэг болгон харагдаж шиг байна. Чиний ширээ сандалтай дээрээ гэрлэмттэй ширээ болгоос 2 сандал болгоны дунд нэг цогны залгууруудыг шийдээд өгдөг. Тэр хүүхдүүд ноутбук утаа тэнэглэнгээ энэ чөлөөч цагаа өнгөрүүлж болно гэсэн. Эсрэг талтай юм жижиг хөргөн мини тайзтай байна. Энэ гэрлийн унтраалх юм шүү дээ. Ваа. Ингээ хүүхдүүд хөрхөн урлагийн үзлэг ямаач юм энд бэлдэж болох юм. Мэдээлэл өгчүүлэх нь лаборатори нь хаана гэм бол. За энэ бол ямар нэгэн дугуулангийн юм эсвэл нэг юм химийн лаборатори юм ч юм уу. Сургуулийнхаа цонхоор ингээд аймгаарах нэ. Гоё сургууль байна өө. Эсвэл би сургуулийг зүгээр яг өөрийнхөө сурж исэн үеэр төсөөлж магадгүй ш. Тэгээ харьцуулдаг гэж боддог. За энэ бол Монгол цэцэг ногоо болсон л анги. Тэгээ буцаад нэг давхар юм байна. За энд болохоор Yellow Foods гэдэг юм хэсэг байсан юм байна. Хойно хөл мөдөл бай тавьж шин. За энд нэг юм хоолны үйлчлэгээний болон байсан юм шиг байна. Одоогор тэгээ 100 хичээл амралт болохоор бүгдийг хураацсан юм шиг байна. За энэ болохоор жижигнүүдээ угаалтуур нойлын хэсэг ийм доор энэ юу юм болоо? Хөлөө хөл гараа аваад юм болоо? Хаалга малгын ямар өргөн жижиг юм. За нэг юм болоод. Энэ цэвэрлэгийн хэсэг. Хүүхдүүд зориулсан бүх юм нэг жижиг. За тэгээд нэг гой санагцсан юм чи нэмэгтэй. Энд чи ингээ эрэхтэй нөлөж байгаа байхгүй. Тэгээд сургууль энэ чи бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан. Нойлыг шийдэж өгсөн байна. Сул дурны ямар хоёр талтай түвшлэгтэй. Тэгээд хөнгөө сургууль дураараа явж байна. Энэ дахиад энэ угаалт урд. Энэ угаалт урд бол хаан сайн. Нэг 5 алхаал нэг угаалт урд. Ахын хувийн сургууль уу? Улсын сургууль уу? Улсын уу? Улсын сургууль юм уу? За ерхий үдээ танилцчлаа баярлалаа. Улсын сургууль гэж байна шүү дээ. Улсын сургууль гэхэд нэг иймэрхүү байна да. Сайн уу? Хоёулаа танилцъя л да. Чаан хин гэдэг. Хоёр юу хийж байгаа? Усаар тоглож байгаа юм уу? Ямар дидг юм бэ? Харин ямар жижигхэн камер байна. Ус нь хүүтэн биш вэ нөө? Чи хин гэдэг чамайг хэдэн настай? Надад 4 настай юм уу? Хин гэдэг? Тэргэл гэдэг юм уу? Чамаа хин гэдэг? Атгын нэрлээ. Чи хэдэн настай? Би Аха. 6 настай. Өө тийм үү. Сургуульд орсон юм уу? Одоо сургууль орох. Одоо сургуульд орох гэж байгаа юм уу? Энэ сургуульд орох уу? Үгүй юу. Нэгдүгээр сургуульд орох юм уу? Энэ аа. Аав нэнд ажилт юм уу те? Аа 3 дахь сургуулийн менежер. Тийм үү. Загаан тоёрт нэг. За соёны хоёр хүүхдэд нэг чихрэх шүү дээ юм уу? Жоох юм чинь их олон чихрээр их. Сайн уу?
За мэ чихэр аваарай. Баярлаа. Чихэрэхтэй хидж болохгүй шүү. За хаяа нэг гэж байгаарай за. За баяртай. Баярлаа. За яг 3 дугаар сургуулийнхаа сургуулиас нэг холгүй урд нь нэг юм гандан байна. Хаалга нонгорхой. Ороод үзье да. Вау. Ийм том хүрд гандангийнхаа голд хоёр талд нь нэг ширхэг байдаг юм байна. За одоо бүгдээрээ орой болсон байна. Оройныхоо хоолыг идээ. Ингээ нэг рестораныг сонирхож тийм үү? Чи хотел гэдэг нэг ресторан болсон. Кофе шоп. Хаалттай. За энэ дин улаан гэх газар руу ирсэн. Өрн тойруулга байна. За динозаврын парк. Өө энэ хараа сүүлэн хөдөлтэй юм шүү дээ. Одоо энэ ч сайн харагдаж байна. Мөргөлддөг машинууд байна. За бүгдээрээ явж байгаад нутгийн удирдлагын ордон дээр хүрэж ирсэн. Урдаа ийм хөшөөтэй
удирдлагын ордны ийм хөө урдаа сайхан талбайтай байт юм байна. Ийм мөртөө баакийн хөшөө байт юм байна. Яг энэ удирдлагын ордныхаа урд нь гэрэл туудамж. За тэгээд орой гэгээ хасрахаар нь гэрэл туудамжийн дээрээ гэрэл туудамжийн үстэй явж байна. Өмнө говьд өдөр ерөөсөө хүн харагдах байсан. Ерөнхийдөө парк дээр жоохон нар буугаад орой болоод ирсэн чи айгүй олон гараад ирсэн юм ээ. Тэ. Влог хийгээ явж байгаа байхгүй. Та тэгээ орох юм уу? Аа. Орохгүй. За. Чи гоё тэгвэл энэ аймгийн хэлбэрлээ аймгийн төвөд тавталгаа гоё юм ярьчих. Та хитэн тааш тээ. Дөнгөж хэлж байгаа. Дөнгөжгүй дээ чаа. Зүгээр. Дараа метр болчихсон. Зүгээр эсвэл би чаавс юм асуучих. Тэг. Гоё харилтаа. Тэгээд гоё харилтаа. За. Энд дээр гэрэл тудамжаараа явж байгаад та тэгээ бөөнөр бичлэгч чадах юм уу? Та бөөнд орчдөг үү? Тэ. Нэг л ингэ бичлэгч юм бол бөөнд орчихоо. Би газараа ичээд шүү дээ. Чи хойлоо шүү дээ. Ер нь энэ аймгийн уу бол тэ. Энэ аймагт амьдрахад ингээд одоо чамд илүү гоё санагддаг ч юм уу? Манай аймаг энүүгээрээ гоё, энүүгээрээ бустай аймаг Айгуугаа байдаг. ингээд байгалийн үзэсгэлэнт орнуудтай. Тэгээд ингээд бусад одоо аймагуудын бодлоо айгуу гоё хөгжил сайтай, айгуу ингээд хурцтай хөгжиж байгаа. Тэгээд ингээд ер нь хүмүүс одоо ингээд өмнө гоё гэхээр л нэг юм амар элсэн цархай тэгээд ингээд явж мод задгүй юм шиг мөртлөө яг одоо ингээд ирээд харах юм бол амар гоё ингээд мод задтайгаа гэрэл годомжтой. Харин тийм байлээ. Тэгээд ингээд ерөөсөө л ил айгүй их халуун нартай гэж бодсон чи ерөөсөө илтний өдрөө ёл ям орж ирсэн. Тэгвэл уул байд юм байлээ те. Бруул нар гоё ногоонуудтайгаа. Ногоонуудтай голоор нь гол горих урт юм байлээ. Тэгээ ус мас урсдаг. Хүмүүст ирж үзээрэй гэж хэлвэл ямар газрыг санал болох вэ? Ёлын амаас өөр. Мохор шивэрт. Мохор шивэртэй. Тий. Амар гоё ингээд мүстэй тэнцээ очихад ерөөс ингээд гоё дагаам шиг санагддаг юм хангаа газар гоё мүстэй уустай. Мүс нь хизээж хайлтгүй тий. Ёлын ам ч гэсэн. Би ингээд ерөнхийдөө ёлын ам, хонгорын гол, баян цаг, тийш чи хамбогд руу яваад галбын 3 хэдэтрийг үзсэн байна. Ер нь тэгээ бүгдийг өвчтэй гэж бодсон ч бас миний үзэг бодроо байгаа л юм байна. Тий бас нөгөө ноён сумын нэг сарны өндөйгээ байдаг байхгүй юу? Тэнд бас гоё юм ус мустайгаа зарим гоё хаац маттай газар ирдэг. Тий. За такэ ингээ орлоо штэ. Найзууд нь орох юм уу? За Тэн YouTube хаяг өгч. YouTube нь BLD гэдэг байгаа. BLD. Ингээд үү? Тий. Бол. Тэгээ бол. За. За амжилт. За баяртай. Тэгнэ. За айгүй хөөрхөн нээлттэй хөвгтөдтэй тариад хөөрхөн яриа авчлаа. За тэгэхээр 70 татгуудынхаа гэрэл гудамжнаас хамгийн эцгийн цэгээ болгоод энэ видео дуусгах гэж байна. За тэгээд нийт өмнө говь аймгаараа явж үтсэн газруудаа дүгнэх юм бол төсөөллөөс шал өөр газар байлаа. Уулгүй элсэн махнуудтай нэг тийм л мөсөөлжсэн бол ирсэн чин ирээд үсэн шал өөр газар байд юм байна. Тэгээ энийг яг өөрийн биеэр ирж ижил мэдрэх юм байна. Хүмүүсийн харилцаа хандлагч гэсэн ерөөдөө айгүй нээлттэй. Бичлэгийнхаа төгсөлөөс зам асуухад төгшөөлгүй хариулж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлээ. Тэгээ та хэдийн ачаар би ерөөсөө төөрөхгүй замаа олж явсан. Адал явдлын тухайд гэвэл дугуй нэг удаа хагарсан. Бас дугуйгаас хэлсэн. Тэгээ анх нөгөө шин дугуй маань болохоор бөөрөн дээр хагараа ямар ч авралгүй тэрийг нөх боломжгүй. За мөн маш олон сул шороонд суулаа. За тэгээд ёлын ам үзлээ. Ёлын амаас ахуулаад миний төсөөлөл бол шал өөр болсон. Сэтгэл өндөр болсон. Дараа нь хонгорын элсийг үзсэн. Хонгорын элс наанаа голтой юм бэлээ. Яг төсөөлт бууж байгаа тэр нөгөө нэг зурган дээр хараад яг гой газар нь болохоор элсээд аваад байт юм л. Тэрэн дээр яг миний машин жоохон жуултаад хурч чадсангүй. За тэрийг гэхдээ дараа нь машина апгрейд хийхээрээ ч юм уу. Нэг ирж үзлээ. Дахиж нэг ирж харъя даа гэсэн бодол бол байна. Сэтгэлийн бохорт. Хонгорын элснийхаа дараа чинь баян цаг орсон. Баян цаг бол тогтсон айгүй өрмөц юм билээ. Элсэн давхрахтай нэг юм юу гэх яг элснүүдээр ингээд жоохон бахта элсээр ингээд нэг байшин байж цоолдсон шүү дээ. Яг тэгцсэн юм шиг тийм тогтцтой. За говийн замын онцлогийн хувьд болохоор айгүй их дэржигнүр ихтэй. Гэтэ зам чинь ингээд дэржигнээ явж л байвал айгүй баярлах хэрэгтэй юм л. Нэг л дэржигнэхээ болол намуухан тогтуухан болоод ирэх юм бол сул шороо элс огтж ийна л гэсэн үг. За тэгээд элс шавранд элс хайрганд бол суух айгүй өндөр магадaltaй.
замтай. Тэгээ замынхаа айл хатуу гадруугийн сонгож явсаа. Ер нь дэржигнүүргүй зам гэж байхгүй. Засмал зам руу л ордог юм бол шорон бүх зам дэржигнүүртэй. Сүүлдээ тэр дэржигнүүртэй замдаа дуртай болсон. Яг дэржигнээ явжлах юм бол чи ингээд суухгүй л гэсэн үг. Ийсэн суухгүй л гэсэн үг. Хонгорын ийсэн дээр тэр оройноо элсэн шуурга болж исэн. Тэгээ тэнцээ гэр буудал авч буудалсан. Гэр буудлын маань ах маань болохоор ерөнхийдөө сайн байна. За. Тэгтэг. Өө нам тавина да. Уцаараа. Яг хажуулсан. Тэгээ дугаар нь. За би барьж байгаа яач. За. За. За тэгэхээр юу ярьж илаа сая? Баян цаг ордсон тухай ярьж. Тэгээ баян цаг биш зам. За яриа мартлаа хэний ах бол. За ямар ч тэгээд тэр зам бол тиймэрхүү байсан, баян цаг бол гоё байсан. Тэгээд хам багт руу явсан юм байна. Сум маань өөрөө айгүй тийм бас хөгжил сайтайсан байлээ. Би бараг тэрийг төсөөлөх юм бол аймгийн төв, 70 задгыг төсөөлөх юм бол бараг Дархан Эрдэнэт дайны хоттой зүгэрлэж болохоор гэлжүүл яад юм бол ямар ч надад төрж байгаа мэдрэмж бол тийм. За хамбогд цомон дээр очиод галбын 3 хідээ үтсэн. Тэгээд тэнчэнээсээ дэмчгийн хідээрээ ямар ч оч хүрдэлтэн засмал юм билээ. Дэмчгийн хідээсээ таашаа болохоор 2 хід руугаа машинтай явж болно. Тэгээ бас л зам нь нилээн сул эстэй. Тэр ирээтийн хід рүү орох зам нь бол нилээн эстэй. Цаашаа харин цаантлаа хэдийсээ буцаад ирэхэд бол арай гайгүй зам. Би тэр үрэх зам руугаа болохоор алхаж явсан. Алхаж явахдаа жоохон зүгээ буруу гараад 10 км нийтдээ ирж бодохтойгоо 20 км алхаад явган аялал хийчихэд ирсэн. За тэгээд буцаж ирээд 70 задгатаа үзээд контент минь энэ хүрээд магадгүй өмнө говь аймаг явж үзээгүй миний хөл хүрээгүй хэд хэдэн газрууд байгаа юм шиг байна. Сая хүүхдүүдээс яриа авахад тэр газрууд руугаа машинаа сайжруулчаад дараа нь ирэх байхаа тий машинаа сайжруулчих юм бол тэгэхээр нэг ойрын нэг 2-3 жилээс наашгүй байж магадгүй. Бичлэгээ энэ хүртэл үзсэнд баяр хүргэе. Бас баярлалаа. Дараагийнхаа аймгийн контентоор уулзъя. Баяртай. Bye.